Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Бүгд найрамд Хятад ард улсын хүн ам доктортой буурч байгаа юм байна. За үүнээс болоод тус улсад хүн ам зүүн хямрал нүүрлэж болзошгүй ийм нөхцөл байдал үүссэн. За тус улсын хүн ам 4 дахь жилдээ буурч байгаа гэсэн ийм мэдээллийг үндэсний статистикийн давчаа даваа гаргасан мэдээлэлтэй дурдсан байна. 2025 онд ердөө хүн ам 792 сая хүүхэд одоо төрсөн нь 2024 онд төрж байсан 954 саяар 17%-аар буурсан үзүүлэлт болж байгаа юм байна. За энэ нь 1949 оноос хойш бүртгэгдэж хүн амыг бүртгэж гиснээс хойш хамгийн бага хүн ам төрж байгаа төрөлтийн тоо болж байна. За 2023 онд бол бас хүн ам буурч байсан. За энэ өмнө нь бол бас тухайн үедээ бол хамгийн их буурсан тогтоож байсан бол энэхүү одоо рекорд амжилтыг эвтгүүц одоо ийм хүн амын бууралт ажиглагдсан. За Хятадын хүн ам 2025 онд өмнөх оны мөн үеийн 1.4 тэрбум байснаас нийтдээ 339 саяар буурч 1.4 тэрбум 49 сая болсон гэж тус статистикийн давчаанаас мэдэгдсэн. За энэ тоон үзүүлэлт нь 1959-оос 1961 оны хооронд Хятадд тохиосон өсөглөн гис тооцох юм бол нэг жилд хамгийн их хүн буурч байгаа түүхэн үзүүлэлт болсон гэж мэдэгдэж байгаа. За 1949 оноос хойш хамгийн тоотох үзүүлэлт болсон гэдгийг онцолсон. За нүүбийн тооцоогоор хэрвээ Хятадын хүн ам энэ хурдаараа буурсан хэвээр байх юм бол 2100 онд хүн ам нь 800 сая болж цөөрөх болно гэж тооцож байгаа юм байна. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд 2023 он хүртэл дэлхийн хамгийн их хүн амтай улсын тоонд тооцогдож байсан бол тус жил бол бүгд найрамдах энтхэг улс тус улсын одоо хүн амыг тоогоороо гүйцэж дэлхийн хамгийн их хүн амтай улс болсон. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд хүмүүс одоо энэ хүүхэд баг төрүүлэх басна олон шалтгаантай. За хамгийн нэгдүгürt бол үүнд эдийн засгийн шалтгаан нөлөөлж байгаа юм. За яагаад вэ гэх юм бол Хятадын энэ өрсөлдөөн ихтэй нийгэмд хүүхэд төрүүлэх өсгөх зардал нь бол маш өндөр байдаг. За үүнээс болоод өрх гэрүүд хүүхэд төрүүлэхгүй байх ийм одоо сонголтыг хийдэг болохыг судлаачид судалж тогтоож байгаа. За сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрч байгаа. За үүнээс болоод амжиргааны зардлаа нөхөж хэцүү байдал зарим өрхүүдэд тулгуурч байгаа нь хүүхэд төрүүлэхээс зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа. За бас нэгэн энэхүү тоон үзүүлэлтэнд нөлөөлж байгаа зүйл нь өнгөрсөн жил могоо жил тохиосонтой холбоотой байж болзошгүй гэж судлаачид харж байгаа. За могоо жилийн хувьд бүгд Хятадын зурхаагаар хүүхэдтэй болоход хамгийн тааламжгүй жилүүдийн тоонд тооцогддог учраас энэ жил бас хүүхэд төрүүлээгүй байж болзошгүй. За энэ нь бол 2025 онд бас хүүхдийн тоо төрөл буурахад бол гол нөлөөлөл үзүүлсэн байх магадaltaй гэж судлаачид үзэж байна. За мөн Азийн бусад орнуудын нэгэн адил бүгд найрамд Хятад ард улс төрөлтийн түвшин буюу нэг эмэгтэй хүнд одоо ноогдох дундаж төрөлтийн тоогоор огцон бас бууралттай байгаа орнуудын тоонд орж байгаа. За засгийн газрын зүгээс бол төрөлтийн түвшинг тогтмол нийтэлдэггүй. Гэхдээ хамгийн сүүлд 2020 онд бол нэг хүнд нэг эмэгтэйд одоо ноогдох төрөлтийн түвшнийг тооцоход 1.3 одоо хүүхэд байсан ийм тооцоо гарч байсан бол одоогоор мэрэгчлэнүүдийн тооцож байгаагаар энэ нэг орчим хувьтай байгаа гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За нүүбийн ерөнхий одоо хүн амын өсөлт хэвийн байгаа гэдэг энэ тоог бол дундаж эмэгтэй өөрийнхөө амьдралын хугацаанд дунджаар 2.1 хүүхэд одоо төрүүлж байгаа тохиолдолд тухайн улсын хүн ам хэвийн өсөх боломжтой гэсэн ийм статистик судалгаа байдаг. За мөн Хятад улсын хувьд бол олон 10 жилийн туршид нэгээс дээш одоо хүүхэд төрүүлэхийг хоригдсан ийм бодлого баримталж байсан. Хүн ам зүүн өсөлтөнд бас сөрөг нөлөөллийг үзүүлсэн. За үүнээс болоод маш олон өрхийн хувьд бол 2-оос дээш үе нь бол зөвхөн нэг хүүхэдтэй байгаа ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За үүнээс болоод хүн ам зүүн тэгш бус байдал бий болсон. За ингээд 2015 онд засгийн газраас зөвшөөрөгдсөн хүүхдийн тоог 2 болгож нэмэгдүүлэх ийм оролдлого хийсэн. За дараа нь бол тухайн асуудал нь бол хүн ам зүүн хямралаа шийдэхгүй байгаа нь харагдаж байгаа учраас 2021 онд энэ тоог бол 3 хүүхэдтэй болгож өрх гэрүүдийг 3 хүүхэдтэй болохыг нь зөвшөөрөх ийм бодлогыг хэрэгжүүлж байсан. За мөн төрөлтийг нэмэгдүүлэхэд гиг шаардаж байгаа бас эдийн засгийн шалтгаантай байдаг юм байна. За бүгд найрамд Хятад ард улсын хүн ам огцон бөхшөрч байгаа. За үүнээс болоод цаашаа төрөлтийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Бүгд найрамд Хятад ард улсад одоогийн байдлаар 60-аас дээш насны 323 сая хүн амьдарч байгаа. Нийт хүн амын 23% болж байгаа. За энэ тоо цаашдаа ч гэсэн өсөж байгаа. Хөдөлмөрийн хүн амын тоо цөөрч байгаа нь ахмад наснуудыг тэжээд тэтгэх ажиллах хүчний тоо цөөрч байгаа гэсэн үг болж байна. Бүгд найрамд Хятад ард улсын бас томоохон эдийн засгийн өөрчлөлтүүд болж байна. Хятад улсад газар тариалан үйлдвэрлэл зэрэг хөдөлмөр ихээр шаарддаг эдийн засаг илүүтэй хөгжиж байсан бол одоо өндөр технологийн үйлдвэрлэл суурилсан хэрэглэгчдэд чиглэсэн
чиглэсэн эдийн засаг руу шилжих ийм үйл явц болж байгаа. За үүнтэй одоо зэрэгцэн хүн ам зүйн одоо өөрчлөлтүүд явагдаж байгаа юм. Хятадын өндөр технологи, робот технологи ашигласан үйлдвэрлэлийн салбар бол хөгжиж байгаа нь ажлах хүчний бууралтыг одоо бууруулах, түүнээс үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгахад тусалж байгаа. Гэхдээ энэ нь бол төдийлөн одоо тухайн одоо хүн ам зүйн хямралыг шийдвэрэхэд төдийлөн нөлөөлөл үзүүлэхгүй байх боломжтой гэж харж байна. За хамгийн том санаа зовоос асуудал нь хүн ам буурч байгаа үед эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрхэн хангах вэ гэдэг нь хамгийн чухал гэдгийг Францын хөрөнгө оруулалтын Natex банкны Аз намхан далайн ахлах эдийн засагч Гари Ньен өөрийн одоо судалгаанд дурдж байгаа юм. Бүгд найрамд Хятад ард улсын албан ёсны мэдээлэлд үндэслэн 2025 оны эдийн засгийн өсөлт нь 5% байсныг бас даваа гарагт мэдэгдэж байгаа. Цаашдаа ч гэсэн эдийн засгийнхаа өсөлтийг одоо хадгалах нь тус улсын хувьд чухал ийм зүйл болж байгаа. Гэхдээ зарим шинжээчдийн үзэж байгаагаар дараагийн хэдэн жил Хятадын эдийн засаг удаашрна гэж үзэж байна. Эдгээр одоо томоохон өөрчлөлтийг даван туулахын тулд бүгд найрамд Хятад ард улсын хувьд томоохон өөрчлөлт шинжилтүүдийг хийх шаардлага байгаа. За юун түрүүнд тэтгэврийн системээр шинжлэх, за засгийн газрынхаа зардлыг санхүүжүүлэхийн тулд татварынхаа бааз суурийг өргөжүүлэх шаардлага бий гэдгийг судлаачид үзэж байгаа. Гэр бүлүүдийг олон хүүхэдтэй болгох ийм бодлогыг бас урамшуулах бодлогыг засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн. За энэ бодлого нь бол зарим хэмжээнд амжилтанд хүрсэн. За 7 дугаар сард засгийн газрын зүгээс хүүхэд бүрт 3600 юан бэлэн мөнгөөр одоо олгох ийм тэтгэмж олгохоор шийдвэрлсэн. За энэ нь бол хүн амын өсөлтийг бас дэмжих нэгэн бодлого болж байгаа. Мөн засгийн газар урамшууллын бодлогын зэрэгцээ зарим одоо бас ийм хатуу ийм чанга бодлогыг хэрэгжүүлж байгаа. За тухайлах юм бол бэлгэвч зэрэг одоо жирэмслээс хамгаалах хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг байсан бол үүнийг нь чөлөөлөгч хасалтаас хасах шийдвэрийг гаргаж байгаа. За ингэснээр бол бэлгэвч зэрэг одоо бүтээгдэхүүн нь 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. Нүүтийн одоо буюу нэмэгдсэн өртгийн албан татварт хамрагдаж эхэлж байгаа. Ингээд 13% татварыг эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүд төлөх болж байгаа. За энэ нь бол хүүхэд өсгөх, хүүхэд төрүүлэхийг дэмжих засгийн газрын бас бодлогын нэг бодлого болж байгаа. За мөн хүүхдийг өсгөхийг дэмжих зорилгоор цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хосыг одоо хооронд нь зуучлах газруудыг татвараас чөлөөлөх чагсаалтанд нэмж оруулсан гэж засгийн газрын зүгээс мэдэгдэж байгаа. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд эдийн засгийн өсөлтийг хангахад хүн ам хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа. За 1.4 тэрбум гаруй хүн амтай энэ ус цаашдаа бас хүн амын өсөлтөө хангахгүй тохиолдолд 2100 онд түрүүнд дурдсанаар 800 сая болж хүн ам нь буурах юм магадaltaй гэж харагдаж байгаа учраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, за хүн амаа өсгөх бодлогыг баримталж байгаа. За дээр нь бол тус улсын одоо соёл нь бол нийгмийн эдийн засагт нь бол ихээхэн нөлөөлдөг. За күнзийн соёл сурталтай энэ улсын хувьд бол боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг. За өөрөөр хэлбэл хүүхдийг өсгөж төрүүлэхэд хүүхдийг сайн боловсрал эзэмшүүлэх юм шаардлагатай гэж үздэг. За үүнээс болоод хүүхэд өсгөх зардал нь маш өндөр гэр бүлүүдэд тусдаг. За энэ нь бол хүүхдийг өсгөх төрүүлэхэд бол хязгаарлалт болдог гол шалтгаан болж байгаа юм. За тийм учраас эдгээр одоо дурдсан өдөр өнжүүлэх, цэцэрлэг зэрэг одоо хүүхдийг өсөж хөгжөхөд тусалдаг газруудыг татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. За энэ нь бол хэр одоо амжилтанд хүрэх нь дараагийн жилүүдэд харагдах юм аа.